За бид хоёр төрхөөр явлаа. Буцаж орж ирэхдээ гурвуулаа болоод орж ирье. Баяртай. За бид хоёр төрхөөр явж байна. Одоо нэг хэдхэн минутын дараа эмнэлэг дээр очлоо. Тэгээ өнөөдөр эмнэлэгтээ хөвтөөд маргааш баг өнөө шөндөө төрчих болов гэж бодож байна. За тэгээд хоёулаа гараад явсан гуруулаа буцаад орох нь дээ. Гэтэ эхлээд манай хүн эмнэлэгтээ хөвтчихэд би харих бах. Намайг хариулах бах. Тэгээ хараад гэртээ уцаа чагнаад хөвтчихэд над руу залгаад ирээрээ яг төрлөө шүү. 9 нээгдсэн байна. Тэгэл 9 нээгдэнгүүт тэрийг нь 10 болохоос өмнө очоод намайг очингууд 10 болоод гэл ганц түлээл гэл гараад ирсэн зүгээр. Ядаад юм байхгүй шүү дээ. Одоо очиод эмнэлэг дээр очичоод баг өрөө мөрөөдөгөө танилцуулах бах. Эмнэлгээсээ гарч ирэнгүүд нь би ажлаасаа чөлөө аваад ойролцоогоор нэг 14 хоног амардаг юм уу гэсэн бодолтой байна. Болохгүй бол 21 ч болгож болно л доо. Гэхдээ бас тийм удаан хугацаанд амарчвал бас ажил дээр жоохон хэцүү хил ам өндөртөж байна. Тийм болохоор ер нь 14 хоног бол хангалттай гэж бодож байна, тийм ээ. Нэг сар хагас жил амраамаар байна. Нэг сар амраамаар байна. За тийм эмнэлэг дээр очиод уулзцгаая. За манай хүнд тэгэхээр эмнэлэг дээр ороод ирсэн байна. Эмнэлгээс юм ардаа аюу болон тийм төрөх сэтүүд өгдөг юм байна. Дотор нь зөндөл юм байх шиг. Дараа нь манай хүн өөрөө нэгээр нь танилцуулах байна. Тэгээд тэр цаанаас тэр Hello Kitty гэсэн. Тэр бас эмнэлгээс өгсөн юм. Итгэхгүй зөндөл юм байна. Хүүхдийн ховц юм юу вэ? Тэгээ өрөөнийх нь хувьд болохоор ингээд хөрхэн жижигхэн зурагттай, нэг орстой. Тэгээ хажуудаа ингээд шкафтай. Ингээ олоос харах юм бол нэг иймэрхүү. Тэгээд 4 хүн нэг дор ингээ орох юм байна. Тэгээ одоохондоо ерөөс өөр хүн байхгүй. Манай хүн ганцаараа энэ 4 хүний өрөөнд ороод ирсэн байна. Би таачих ёо. За манай хүн энэ имлэгийн 4 давхарт нэвтцсэн. Одоо харагдахгүй байна да. Хэдүүлээ ямар ч байсан дотроос намайг бичиж байгаа бах. Юу яаж гараа даллаж үзье. Харагдах нь. Хаана вэ? Тэнд шүү дээ. За сайн суугаад төрчөөд гяс төрч гараад ирээ. Гэтэ би төрөх нь хажууд нь байна л да. Хажууд нь байж байгаа цог төрөлцөн. Hey guys, за юу цаана. Өчигдөр манай хүн эвлэг твцсэн. Өнөөдөр бараг төрчих واخа. Тэгээ өнөөдөр би ажилдаа байгаа байхгүй. Ажил дээрээ уцаа чагнангаа ажиллаа хийгээл байж гин. Гэтэ ажилдаа сайн төвлөрч чадахгүй л байна л да. Юу болж байгаа бол яаж байгаа бол гээл. Одоо манай яг төрлөө гээл над руу залгангууд нь би энэчнээс суусрэл эмнэлэг рүү очихгүй болохгүй болохоор жоохон сандраастай ажиллаа гэл байж ин да. Хажууд нь зогсож байгаад тэгээд төрүүлж байгаа гэх юм уу? Хажууд нь зогсож байгаад манай хүн төрх юм. Тэгээд жоохон сандраастай тэр үед нь гайг байгаа гэж бодоол байна. Ухаан алдаж унаад хүмүүс ч ухаан алдаж ундгийн гэсэн шүү дээ. Ухаан алдаж унд манад эхнэрээс эсэх юм болох үед тийм ээ. Сайн мэдгүй л байна л да. Тэгээ би чинь ерөөсөө ойрд уйлж мөйлаагүй одоо хэдэн жил ч юмтэй ерөөсөө уйлж мөйлаагүй баг уйлах хахаа гэж бодоод байна өөрийгөө. Манайхан ер нь уйлж исэн нь яаж исэн?
Ер нь их уйлж явах чи ер нь заавал ямар нэг юм болоход уйлж явах чи их зүгээр юм байлээ шүү. Тэгэхгүй бол ардаа би одоо ерөөсөө ойрын хэдэн жил уйлаагүй. Миний бүр нулимс гарахгүй. Тэгээ сая имлэгт үзүүлсэн чинь нүд хураашилтай болсон байна гэдгсэн. Тэгээд одоо бүр харах уу. Би бүр байнгын юм нэг юу авч явдаг болсон шүү дээ. Нүдний тусаагаар. Тэгээ та сайн уйлж уйлах юм гарвал сайн уйлж байгаарай. Эрэгтэй хүн гээд уйлж мөйлөхгүй байх. Ямар ч шаардлага байхгүй. Сайхан уйлаад нүд мүдээ чийглээд явж байхгүй бол хизээ нэгэн цагт над шиг ингээд байнгын тусаалгатай явдаг болох вэ. Би ч одоо орой унтахаасаа өмнө төрхөн тэгээд шүн заримдаа бас төрхөн тусаана. Тэгээ өглөө нь бас дахиад тусаана. За тэгээд ямар ч байсан одоо ихнэр маань төрөх үедээ төрөхөөс өмнө гялс над руу залгах хаа. Тэгээ ямар ч байсан ихнэр маань бас залгаж чадахгүй ч гэсэн имлгээс нь залгах хаа. Компанийнхаа дугаар мөрөөр өгсөн болохоор. ちょっと入って入れてですよ。За манайхаа болсон шүү. Сая орчод гараад ирлээ. Манай өндөрсөө охинтой олсоо. Уйллаа. Сайн уйлж авлаа. Станик итгэмээргүй юм байдаг юм байна. Тийм том хүүхэд гидсэн дотор байсан гэдэгт чи ерөөсөө итгэж өгдөг юм байна. Ээжийн би бас сайн. Ээж охин хоёулаа сайн. Алгас сонсчихно. Үнэрлээд гоё юм шиг тахт. わからないとことかなかったですか、バトさん。あ、わ大からない丈夫です。こととかなかった。大丈夫そうです。 Намайг юу хийж ийн гэж бодож байна. Шаар хийлж ийн. Харах уу? Би ч ингэ шаар хийлж ийн. Энд одоо юм нэг хийлдэг ноцоостой. Ингээ шаар хийлээд гэрээ чимгэлэх чинь. Маргааш манай хоёр имлэгээс гарч ирсэн. Энийг ардаа. Цара. Хөрхөн байна уу? Одоо эднэрийг ингээд ийшээ энтлийн. Энэ хөшгөн дээр ингээд бүгднийг ингээд тогтоогоод тэгээ шаар марнуудаа бүгднийг тогтоогоод тэгээд өнөөдөртөө ингээд гэрээ чимэглээд хонно. Маргааш өглөө манай хоёр 10 цагаас гарч ирнэ. Тэгээ очиж тосч аваад тэгээ гаргаж гуруулаа хоёулаа болоод гарсан бол гуруулаа болоод орж ирнэ дээ. Тэгээ дээрэс нас би их нэртэй өнөөдөр гарч цэцэг авсан. Ах ингээд юу гэвэл энэ болтол хичээж ирснээсээ илүүтэйгээр их хичээхгүй болохоо байсан. Би ч одоо болсон шүү дээ. Манай өхнийг нэр яагаад би ингээд YouTube битээр ингээд YouTube цугийнхаа нэрийг гоо channel гоо гэж энэ just чанга. Яагаад гоо channel гэж өгсөн бэ гэхээр манай өхнийг гоо амин гоо гэдэг. Тэгээд битээр бүр манай өхөн ч одоо сая ингээд 1 сарын 6-нд төрсөн баггүй. 1 сарын 6-нд төрсөн. Тэгээд битээр болохоор YouTube сувга 10 сарын 18-нд нээжсэн. Тэгээд анх хүүхдтэй болцоод хин гэж нэр өгөх вэ гэд хоёулаа бодож жагаад тэгээд нэрийг нь энд Японд бас ингээд хүмүүс дуудсан ч гэсэн дуутахад амар, тэгээд бичгэд амар тийм нэр бодё гэд. Тэгээд зүгээр л ганц гоо гэдэг нэр өгчдөг юм уу гэж бодож жагаад за гоо гэхээр бас ганц гоо гэхээр бас арай богинох юм болоо гэж бодоод
Тэгээд Аминго гэж нэр өгч байгаа байхгүй. Тэгэнгүүтээ YouTube-ийнхаа нэрийг нь Го гэж өгөөд тэгээ Го channel болж байгаа байхгүй. Тэгээд тийм утга учиртай YouTube-ийн анх нээж ирсэн юм аа. Тэгээд үүнээс хойш битэрийн YouTube сувг гэж бит 3-ын YouTube сувг болох нь дээ. Манай хүүхэд бас айгүй үүрэг орёолтой YouTube сувг дээр ажиллах баха. Одоо ингээд эн чинь бүр жоохон байхаас нь одоо бүр ингээд төрхөөс нь эхлүүлээд битэр чи ингээд YouTube сувг маань ингээд явж байгаа гэдэг чинь бүх одоо ингээд нэг цэцэрлэгт орж байгаа. Тэгээд бага ингээд дундаа ингээд тэгээд орж байгаа бүх ингээд үйл явцнууд нь ингээд бас YouTube сувгт маань бичигдээд явах болохоор та хэд маань бас манай YouTube сувгийг бас дагаарай. Бид гурыг дэмжээрэй. Тэгээ ялангуяа манай Го охиныг дэмжээрэй. Надаа бас битэрт бас баяр хүргээрэй. Бид гуравт баяр хүргээрэй. Бид гурав нь хичээнэ. За манай хоёр ингээл гаднаас орж ирээл хаалга онгоолголоо. Царан юу ээ? Чад юу ээ? Баярлаа. Яасан гоё юм бэ ч одоо. Oh baby. За ингээд. Яа тэгэнгүүтээ шууд ийшээ яваад хичээнээс нь цэцэг. Нэг юмрх. За одоо энийг бүгдээр наацгаая. Жинхэнэ албан ёсоор Японы ийм тэмдэгтэй машинууд энийг нэгээр нэмэгдэх нэ. Цэрэн. Окей. За. За суур. Үе тэр цааны үе. Болоо ороод ирсэн. Энэ мамаг харстаа. Гэртээ тавтаа мойлоо. Гэж гэртээ тийм бие чи. Мамаг. Baby. За баяр хүргэе. Тэгээ явуулах гэдэг шүү. За. За ингээд гэртээ гурлаа боллоо. Одоо ингээд амьдраад ээж тэ.